За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийг шинэ нэрийн сургуулийн физикийн багш Бадам, за боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Алтан миний бие хамтран хөтлөж явуулнаа. Сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлтэй холбоотой туршилт бэлдэж ирсэн байгаа багш нь та бүхэн одоо үнийг маш анхааралтай үзээрэй. Өнөөдрийн туршилтанд хэрэглэх зүйлсэн маань болохоор цэвэр усны сав, дотроо устай ийм сорвол, хоосон сав, шаар буюу юм агарын бөмбөлөг шаар хэрэг болно. За багш нь усныхаа савыг энд ингээд цоолоод нүх гаргасан байгаа. За энэ нүхээрээ сорволоо оруулаад энэ нүхээрээ савтаа усандаа хийчихнэ. За одоо энэ яг ямар байдалтай байгааг маш сайн ажиглаарай. За багш нь юм үлээсэн шаараа ингэж эргүүлээд доторх энэ гарахгүй агаар нь гарахгүй бол нь эргүүлээд савтаа усан дээрээ үнийгээ байрлуулъя. За одоо юу болж байгааг маш сайн ажиглаарай. Энэ таванд байсан ус энэ рүү яаж ингэж юулагдаж орсон бэ? Юунаас болсон гэж бодож байна? Энэ одоо шаарнд байсан агаар савтай усанд одоо даралт үзүүлсэн гэсэн үг үү? Яг үнэ. Энэ дотор байсан агаар маань энэ сав руу шилжиж орохдоо энд байсан усыг шахаад энэ сав руу нүүрсэн гэсэн үг байна. Энэ шаарнд байсан агаар энэ сав руу ороод тэгээд одоо усыг дараад тэгээд ус маань ийшээ өлгөцчихв. Тэгж ойлгож болох ба тийм. За шаарнд байсан агаар тэгвэл сая энэ усыг ингээд дараад ийшээ оруулчлаа тийм. Тэгвэл одоо энд ангид байгаа агаар ер нь биднэрт бусад зүйлд ер нь даралт учруулдаг юм болов. Учруулдаг байж магадгүй. Тэгэл энийг туршиж үзье. За багш нь энийг үзүүлэхээр та яадаг юм бомб буюу юм байн угаалгын өрөөнд болон гэр ахуйд хэрэгэлдэг эд зүйл тогтоодог гэр ахуйн хэрэгслүүдэд тогтоодог шүү дээ. Бас тоглоом тогтоодог машины шилэн дээр бас тоглоом тогтоож идэг ийм хунцар хаймрын ийм зүйл авчирсан байгаа. За тэгвэл энийг би энэ дээр ингэж тавиад татаж үзье. Чөлөөдөө татаж чадчих. Тэгвэл би энд орох байгаа агаарыг ингэж шахаад нэг талаас нь сайн шахаад ингэж дарчих хэлээрээ агаарыг нь багасгах байгаа гэсэн. Доторх агаарыг нь багасгаад ингэж татаад үзье. Татагдахгүй юм тийм үү? Рүүчигээ бол маш хэцүү байна. Агарын шахацсан болохоор. За тэгвэл энийг би ингээд татж байгаа юм чи мэдээж энийг би тодорхой хүчээр татж байгаа гэсэн үг. Тэгвэл энийг ямар хүчээр татж байгаа гэдгийг мэдхийн тулд би хүч хэмждэг динамометр гэдэг багцыг энийг та бүхэн мэдэн шүү дээ. Динамометр гэдэг багцаар татаад үзье. За одоогийн байдлаар 30 ньютон хүртэл хүчээр татж чинь салаагүй л. Тэгвэл энэ бомбыг маань ийм хүчээр татаад хахад салахгүй байхад нь яг юу нөлөөлж байгаа юм болоо? Та нар юу гэж бодож байна? Энэ одоо бомб маань агаар доор агааргүй болоод тэгээд одоо сорогдож гин гэж ойлгож болох уу? Яа тэгэж сорогдож гин гэж бол ойлгож арай болохгүй байх. Мэдээж агаар нь багасч байгаа. Дээрээс нь бас агаар дарж байгаа. Тэгвэл яг энэ маань яг ямар хэмжээтэй байгаа юм бэ? Энэ агааргүй байгаа нь яаж яах вэ гэдгийг багш нь туршиж үзнэ. Мэдээж та хадад туршиж үзэж байгаа учраас хоёр өөр хэмжээтэй бомбыг харьцуулж туршиж харуулъя. За харьцуулж үзье. За энэ том талбайтай бомба багш нь энд ингээд масс хэмждэг, татдаг багжаар хэмжиж үзүүлье. Энэ динамометраар татаж болох боловч эндээс заалтыг нь уншихад жоохон хэцүү байгаа учраас багш нь юм дижитал масс хэмждэг багжаар хэмжиж үзэж байгаа. Тэгвэл энийг татаж байгаа хүч маань ямар хэмжээний ямар масстай ачааг өргөхдөө тэнцүү ойролцоо байна вэ гэдгийг үзэхийн тулд юм багжаар хэмжиж үзэж байгаа шүү. За үзэхээс өмнө багш нь энэ багжаа ингээд нойлуулаад эндээс ингээд татаж үзье. Ямар хүчээр татахад
энэ салж байгаа гэдгийг хэмжиж үзэж байгаа гэсэн. За. За 10.7 кг гэсэн үг тийм энэ татах. Килограмм 10.7 кг. За дараагийнх нь арай жижиг талбайг нь татаж үзье. Энийг өргөхөд одоо 6.3 кг гэж багж маань зааж байна. Саяын туршилтыг хэрхэн хийсэн бэ гэдгийг тайлбарлаж өгье. За энэ том жижиг хоёр талбайтай бомб авсан байгаа. За энийхээ талбайг тооцож үзэхдээ диаметрийг нь аваад дотроо бас ингээд агааргүй юм хий байгаа хэсэг байгаа учраас энийхэн талбайг нь хасаж өгнө. Том тойргийнхоо диаметрээр талбайг нь бодоод голдоо агаар байгаад байгаа талбайгаа хасаж өгөөд яг наалдж байгаа хэсгийн талбайг гаргасан гэсэн үг. Энэ томьёогоор. Энэ талбай олдог PR cover гэсэн томьёогоор яг энэ наалдсан энэ нарийн хэсгийн талбайг гаргаж өгсөн. Тэгээ ингээ хэмжихэд том бомбны маань яг том бомбны маань ширээтэй яг шүргэлцэн талбай нь болохоор 12 ойролцоогоор 12 см квадрат, жижигийнх нь 6.8 см квадрат байсан. За энэ талбайгаа метр рүү энэ талбайг метр квадрат руу шилжүүлж үзэхээр ийм байгаа. За тэгвэл бидний хэмжсэн массаар хэмжсэн утгаа хүч рүү шилжүүлэх юм бол хүч нь томыг татаж салгасан хүч маань 107 ньютон хүч, жижиг бомбыг татаж салгасан хүч маань 60 ньютон хүч байсан ойролцоогоор. За энийгээрээ энэ даралт тооцоолдог томьёонд орлуулад бодож үзэхээр том бомбны 1 см квадрат талбайд 8.8 ньютон хүчээр үйлчилсэн. Харин жижиг бомбны 1 см квадрат талбай бүрт нь 8.8 ньютон хүчээр үйлчилсэн. Энэ хоёр маань адилхан гарч ирсэн. Тэгвэл даралтын энэ нэгжийг нийтний хувийн сантиметр квадрат гэсэн нэгжээ паскал руу хувиргаад үзэнгүүт 88333 паскал гэсэн. Тэгээд энэ паскалыг бид гектопаскал буюу 10.2 зэрэгт рүү шилжүүлээд үзэхээр 883 гектопаскал гэсэн даралт байна гэж бидний хэмжилтээр гарсан байна. Тэгвэл энэ бидний саяны туршилтаар хэмжсэн даралт маань яг үнэн байна уугүй юу гэдгийг багш нь барометроор хэмжиж харуулъя. Гар утасны аппликейшн дээр маш олон хэмжих багжууд байж байгаа. Багш нь энд барометр гэсэн багж татаж суулгасан байгаа. За одоо ингээд яг энэ өрөөнд одоо яг ямар хагаарын даралт байгаа вэ гэдгийг хэмжиж үзэж байна. Яг одоо энэ ангид 883.6 гектопаскал даралт байна гэж энэ дээр яг одоо хэмжиж байна. Тэгэхэд бидний тооцоосон маань мөн яг адилхан 883 жижиг дээр нь 882 гэсэн 82 гектопаскал гэсэн утга гарсан байгаа. Тэгэхээр бидний яг дөнгөж сая энд хэмжсэн хэмжилт маань яг энэ гар утасны аппликейшнаар агаарын даралтыг хэмжиж байхдаа яг таарж байна гэж хэлж болох нэ. За сая энэ талбай дээр ингээд багштай гаргалаа шнэ тоогийн тооцоолоо томьёолоо тий. Ширээтэй шүргэлцсэн хэсгэнд агаартай хэсгээс хасаа зөвхөн шүргэлцсэн хэсэг дээрээ дарж байгаа даралтыг ньютоноор ингэж томьёолж гаргаж ирж байгаа тий. Энийг зүгээр одоо хүнд ойлгомжтой хэлбэрээр ямар хүчээр энэ талбай дээр дарж байгааг нь илэрхийлж одоо хэлвэл өөр одоо илэрхийлэх нэгж нь юу гэж болох вэ? За энийг ингээд татж байгаа маань 6.3 кг гэж гарсан шүү дээ. Тэгвэл тэр маань яг ямар хэмжээнийх юм бэ гэдгийг та бүхэн мэдэрч үзье гэвэл аль болгонд байж байгаа 6.5 6 кг-тай ойролцоо зүйлс юу вэ? Тэрийг өргөж үзэх хэрэгтэй. Багш нь та хэдэд одоо 5 литрийн устай савыг өргөж үзүүлье. За энийг та хэмжиж үү? За өглөө. За 5.7 кг. Ачаа байна тийм ээ энэ савтаа ус маань. Бидний энийг ингэж өргөж татчихсан маань энэ савтаа ус өргөжсөнөөс ингэж хэрэг таад ингэ татаж үзэх юм бол хүнд байгаа мэдрэмж таад төрнө гэсэн үг байна. Тэгэхээр одоо энэ талбай дээр л ийм хэмжээний ачаа одоо жин дарж өгч байна гэж ойлгож болох уу? За энэ яг шүргэж байгаа хэсгийн талбай. Шүргэж байгаа талбай дээр яг ийм
6.3 кг ачаа өргөж байгаатай адилхан хэмжээний агаар энэ дээр дарж байгаа гэсэн. Тэгж болж байна гэсэн. Тэгвэл одоо эндээс харахад 6.8 см квадрат талбай дээр тий энэ хэмжээний ачаа 6 хил орчим ачаа ийм багахан талбай дээр дарж байна гэж ойлгож байна тийм. Тэгвэл одоо энэ том талбай бол бүр 2 дахин илүү болоо авчих юм. Одоо тэгвэл хүн дээр шигшээ энэ их даралт одоо биднэрт бас дарж байгаа гэсэн үг үү тий? Тийм. Тэгвэл одоо хэрийг бид нар яагаад энийг мэдрэхгүй байна гэсэн үг үү? За сая бид туршилтаар 1 см яг энэ өрөөнд байгаа 1 см квадрат талбайд 883 гектопаскал даралт учруулж байна гэж хэмжсэн шүү дээ. Тэгвэл энэ агаар маань яагаад бидний биед мэдрэгдэхгүй байна вэ гэдгийг нотлохын тулд багш нь хаадаг өөрөг туршилт үзүүлье. За энэ туршилтыг та бүхэн гэртээ яг одоо хийсэн ч болно. Та бүхэнд зөвхөн ийм шилэн аяга жижигхэн хэмжээний цаас хэрэгтэй. Аягаа дүүртэл ус хийн. Цаасаараа шилэн аяхтай усаа бариад цаасаараа таглалаа. Алгаараа дараад хөмөрч. Саяын туршилтан дээр одоо сая ингээд доош нь харуулж байгаа шүү дээ. Ус яагаад ингээд доош хасгарахгүй цаас ингээд тогтоод байна. Саяын туршилтан дээр маань аяган дотор байгаа ус маань мэдээж хүндийн хүчний үйлчлэлээр доошоо татагдж байгаа л хэрүүгээ. Гэвч эндээс ингээд цаасаар тагалчингууд хасгарахгүй байсан. Тэгэхээр энэ цаацыг доороос нь агаар түлхэж байгаа учраас ус маань хасгараагүй гэсэн. Энэ туршилт нь агаар маань биеийн бүх гадаргуугаас гаднаас нь жигд даралт учруулдаг гэдгийг баталдаг. Тэгвэл энэ өрөөнд маш их хэмжээний агаарын даралт байгаа боловч бидний биеийг тал бүрээс нь жигд дарж байгаа учраас л бидний биед тэр даралтын зөрүү мэдрэгддэггүй гэсэн. Одоо энэ байгаа ангийн хувьд агаарын даралт маань 883 гектопаскал байсан шүү дээ. Бид нэр туршилтаар хэмжсэн, багжаар хэмжиж үзсэн. Тэгвэл энэ хэмжээс маань өөр газарт байгаас хамаарат өөрчлөгддөг болов уу? Мэдээж өөрчлөгдөл байх юм. За энийг би сая энэ асуултанд хариулахын тулд би энэ дээр та бүхэнд нэг зүйл харуулъя. Цаг агаарын мэдээ бид нар өдөр болгон үзэж яадаг тийм ээ. Цаг агаарын мэдээн дээр тухайн өдрийн агаарын температур, за мөн үүшилт, за салхины хурд, за мөн агаарын даралтын хэмжээг бас ингэж харуулж өгдөг тийм ээ. За одоо энэ дээр Говьалтай аймгийн Алтай хот, Улаанбаатар хот хоёрын одоо агаарын даралтын хэмжээг энэ дээр харуулж байна тийм ээ. Агаарын даралт Говьалтай аймгийн Алтай хотод 812 гектопаскал, Улаанбаатар хотод агаарын даралт 900 гектопаскал гэдэг. Хоёр ийм өөр ялгаатай тийм ээ. Тэгэхээр тухайн газар орно өөр агаарын даралттай байна гэдэг сая таны өөрөө чи асуусан асуултанд энэ дээр харагдчихэв тийм ээ. За энийг би бүр тодорхой дэлгэрэнгүй тайлбарлахын тулд би энэ газрын зураг дээр за энэ үндэсний атас дээр тавигдсан Монгол орны 7 дугаар сарын агаарын даралтын дундаж даралтын хуваарлтын зураг байж байна. За энэ зурган дээр 7 дугаар сар маань зуны хуваарлт гэсэн үг тийм ээ. Энэ зурган дээр Алтай нуруу, Хангай нурууны энэ өндөрлөг хэсгээр агаарын даралт одоо хамгийн бага буюу 800-аас доош 750-аас доош ийм одоо үзүүлэлт энэ дээр харагдаж байна. За эсрэгээрээ нам дор газруудад дээр Орхон Сэлэнгийн бэлчээр, за мөн Дорнод аймгийн хэсэг, за мөн говийн хэсэг, за мөн одоо Увс нуурын хотгор орчмоор тийм ээ. Энэ хэсгээр агаарын даралт 900 түүнээс дээш байх гэж байна. Тэгэхээр Монгол орны энэ одоо газар орон бүрт агаарын даралт харилцан адилгүй эндээс харагдчих тийм ээ. За дараагийнх нь 1-р сарынхаа өвлийнхийг нь аваад үзье. 1-р сард агаарын даралт ямар байна вэ гэдэг харьцуулаад харъя. Бас л мөн ялгаа байхгүй. Нөгөө Хангай нурууны ноён оргил хэсэг, за Алтай нурууны оргил хэсгүүдээр агаарын даралт хамгийн бага буюу 800-аас доошоо. За мөн агаарын даралт ихтэй хэсэг нь нөгөө Дорнод аймгийн зүүн хэсэг, за мөн Орхон Сэлэнгийн бэлчээр, за мөн Увс нуурын хотгор орчмоор хамгийн их даралт буюу 950-аас дээш гектопаскал үзүүлэлт.
Би эндээс ингэж харж байна л да. Улаанбаатар маань яг тэр ягаар усан голын хэсэг буюу 850-аас 900 гектопаскалийн бүсэд байдаг юм байна тий. Тэгэхээр бидний саяны туршилттай таарж байгаа юм байна шүү дээ. Сая бид нар хэмжээлж эсвэл 883 гектопаскал гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл энэ 1-р сарын агаарын өвлийн агаарын одоо дундаж температурын зурган дээр Улаанбаатарын агаарын даралтын хэмжээг тохирч байна гэсэн үг тийм үү. За эндээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхээр агаарын даралтад нөлөөлж байгаа зүйл бол 1-р гадаргын өндөршил байна. Тийм ээ. Гадарга өндөрсөх тусмаа агаарын даралт багасж байна, буурч байна. За гадарга намсах тусмаа агаарын даралт ихсэж байна гэдэг энэ дээр хоёр зурган дээр хоёулын дээр нь харагдаж байна. За дараагийнх нь нэг нөлөөлж байгаа зүйл нь бол агаарын температур тий. 7-р сарын агаарын температурыг харахад 7-р сард бол зуны температур агаарын температур их өндөр байна тий. Тэгтэл энэ агаарын даралт дээд тал нь 900 түүнээс дээшээ, доод тал нь 750-аас доош орж байгаа жишээ. Өвлийн агаарын даралтыг ингээ харьцуулаад харах юм бол араа илүү тий. Ерөнхийд нь ингээ аваад үзэх юм бол их даралт нь 950-аас дээшээ гараа авчиж байна. За бага даралт нь 800-аас доош орж байгаа шээ. Ингээ харахаар өвөл зуны даралтын ерөн температураас шалтгаалаад өвлийн нөхцөлд агаарын даралт араа илүү байна гэж эндээс харагдаж байна тийм. За тэгэхээр түрүүний өөрийн чинь асуудаг асуултанд агаарын даралтын хуваарлалтанд температур, газрын гадарга, агаарын массын шилжилт зэрэг нөлөөлж байна. За ялангуяа энийг тодруулаад хэлэх юм бол агаарын даралт одоо газрын гадарга өндөрсөх тутам буурч байгаа дөрөнд харагдсан. Өөрөөр хэлбэл бүр тодорхой хэлэх юм бол 100 м өндөр тутамд 10 гектопаскалаар агаарын даралт буурч ийн гэдэг эндээс харагдаж байна. Тэгвэл энэ үзүүлэлтийг ашиглаад ямар нэгэн тооцоололд ашигладаг уу? За болгүй яах вэ? Одоо түрүүнд цаг агарахын мэдрээ эргээд очив. За одоо Улаанбаатар, Говьалтай аймгийн Алтай хот хоёрын агаарын даралтын зөрүүгээр тооцоолоод саяын одоо өгсөн өгөгдлийг харж байгаа хэдүүлээ Улаанбаатар хот, Алтай хот хоёрын өндрийн зөрүүг нь тооцоолж болно гэсэн. За энийг би одоо энэ дээр харуулъя. За Улаанбаатар хотын далайн түвшний дээш одоо өндөрт орших дундаж өндөр нь одоо 1300 м гэдэг энэ дээр өгөгдсөн байна. Өгөгдөл тийм ээ. За тэгвэл одоо энийг хэдүүлээ агаарын даралтынхаа одоо зөрүүгээр өндрийнх нь ялгааг бодолтыг харъя. За Улаанбаатар хотын агаарын даралтыг бид нар 900 гектопаскал гэдэг утсан тийм ээ. Дундаж тийм. Тэ дундаж. За Алтай хотын агаарын даралтын дундаж нь 812 гектопаскал байна. За тэгвэл энэ хоёрын агаарын даралтын зөрүү нь одоо яг Улаанбаатар хотоос Алтай хотын агаарын даралтыг хасахад 88 гектопаскал гарч байна. За түрүүнд бид урьдсан те 100 м өндөр тутамд 10 гектопаскалаар агаарын даралт дунджаар буурч ийн гэж буурдгаа гэсэн зүйл тогтолсон тийм. Энийг ашиглаа бодох юм бол нийтдээ 100 м-т 10 гектопаскал юм бол 88 гектопаскал нь хэд юм бэ гэдэг ингээд бодох юм бол 880 м-ийн зөрүү гарч ийн гэсэн үг. Тийм. Тэгэхээр нэгсэндээ одоо яг Улаанбаатар хот маань өөр 1300 м-ийн өндөрт далайн түвшнээс дээш дунджаар 1300 м өндөрт уршдаг юм бол Алтай хот тэрнээс дээшээгээ 880 м өндөрт буюу далайн түвшнээс дээшээ 2180 м өндөрт оршиж байна гэсэн тооцоололоор гаргаж иж болж байна. Даралтын зөрүүгээр нь өндрийг нь орж байна. Тий, даралтын зөрүүгээр нь өндрийг нь орж байна гэсэн. Бидний энд гаргасан энэ 2180 м гэсэн энэ үзүүлэлт маань одоо газар зүйн өөр өснөгдөлсөн мэдээлэлээр ч юм уу яг Говьалтай аймгийн Алтай хотын дундаж нь яг далайн түвшнээс тэдэн метрт байна гэсэн үзүүлэлтээрээс харьцуулж тодорхойлж бас шалгаж болох байх тийм үү? Болно. За энэ харьцуул одоо энийг шалгаж үзье. За энэ хүснэгтэн дээр бол Монгол орны 21 аймаг хотуудын одоо агаарын даралтын дундаж даралтууд өгөгдсөн байна. За мөн хамгийн ихний энэ багнад оршиж байгаа өндрүүд нь өгөгдсөн байна. За эндээс Алтай хотыг ингээ аваад үзэх юм бол 2181 м өндөрт оршидгоо гэсэн тооч. Тэгэхээр саяын бидний бодолттой одоо таарч ойролцоо гарч ин тий. Тэгэхээр ингэж ойролцоо юугаар бодож болох нэ гэсэн үг юм байна. За сурагчид мань та бүхэн одоо энэ самбар бага өгөгдлийг хараад нуулын өндрийг бас агаарын даралтын зөрүүгээр тооцож болно гэдгийг харж байна. За энэ дээр бол уулын бэлд агаарын даралт 1054 гектопаскал байна. Уулын оройд 1014 гектопаскал байгаа бол энэ уулын харьцангуй өндөр хэдвэ гэдгийг саяын энэ жишгээр бас тооцоолж бодож олж болно гэсэн үг байна. Тийм үү? За
би нэг юм асуух гэсэн. Одоо онгоц жишээ нь яг одоо бид нэр далайн түвшнээс дээш 11,000 метрийн өндөрт явж байна, 10,000 өндөрт нисэж гэн гэд радар дээрээ мэддэг шүү дээ. Тэгвэл тэрийг магадгүй энэ даралтын зөрүүгээр тооцоолж өөр үздэг баг тий болно. Ер нь бол одоо хүн өөрөө одоо биеэрээ очиж чадахгүй, багаж бариад очиж чадахгүй өндөрт бол одоо энэ зарчмыг ашиглаж өндөр уулын орой аль эсвэл тодорхой өндөрт нисэж байгаа одоо хонгоцны өндрийг энэ агаарын даралтын зөрүүгээр тооцож ингэж хялбар хараар ингэж олдог. Ийм байна. За хүүхдүүд маань энэ бодлогыг та бүхэн одоо хараад тэмдэглэж аваад энийг бас бодоод өөрсдөө хариуг нь гаргаарай. Өндөрс гэсэн агаарын даралт маань буурч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ингээд яг байнга л энэ газар өндөр бол агаарын даралт нь байгаа, намхан бол эндээ ингээд юм их байна гэсэн ойлголт байдг. Эсвэл ямар нэгэн зүйлээс болоод өөрчлөгддөг үү? За агаарын даралт бол байнга хойсон өөрчлөгдөж байдаг. Нэг одоо тогтмолоор ингээд байнга өндөр аль эсвэл нам ингэж байгаад байхгүй. За би одоо энэ дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Агаарын даралтын газрын гадарга дээр эхлээд одоо олон цэгүүд дээр хэмжилт хийгээд за энэ цэг дээр тэдэн гектопаскал, энэ цэг дээр тэдэн гектопаскал гэдэг тэр олон цэгүүдээ ижил утгатай цэгүүдийг нь одоо хооронд нь холбох шугамар одоо агаарын даралтын орн изобар шугамыг ингэж гаргаж ирээд хаана агаарын даралт их вэ, хаана агаарын даралт бага байна вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирдэг. Одоо ижил даралттай цэгүүдийг холбосон энэ шугамыг бид нар изобар шугам гэж хэлдэг. Юу ижил даралтай шугамуд хэр одоо ингэж энэ тойрж байгаа шугамуд маань бүгдээрээ даралт нь ижил байгаа гэсэн. Тий одоо энэ шугам маань бүгд энэ шугамын дагуу бүх цэгүүд нь ижил даралттай ижил цэгүүд байна л гэсэн санааг энэ төр хэлээд байгаа. Цагуурын хэмжлэлийн газруудаас мэдээг авч чаддаг байх тий. Тэгээ энэ шугамуд маань өөрөө агаарын даралтын одоо орныг хаана ямар даралтын орн байна вэ гэдгийг тодорхойлж харуулах юм боломжтой болгож. За дараагийн зурган дээрс бүр тодорхой харагдаж байна тий. За энд бол агаарын их даралтын орн энд үүссэн байна. За Аз твийн төв хэсэг тийм ээ. За тэгвэл энэ Японы энэ хэсэгт Японд агаарын даралтын бага даралтын орн үүссэн байна. Тэгэхээр агаар маань өөрөө бүх чиглэл ижил нөгөө даралт учруулдаг гэж түрүүний бидний туршилтаар нотлогдсон тийм. Тэгвэл энд одоо хэвтэй чиглэлийн агаарын урс хөдөлгөөн үүснэ. Яагаад гэвэл энд их даралттай, энд бага даралттай байгаа учраас их даралттай газараасаа бага даралттай газар руу чиглэсэн агаарын хэвтэй чиглэлийн урсгал үүсэж байгаа. Энэ маань нэгсэндээ одоо бидний хамгийн сайн мэдих салхи ингэж үүсэх юм одоо нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Салхи тэгвэл хоёр уур даралтай агаарын зөрүүнээс нь даралтын зөрүүнээс нь үүдж үүсэж байна. Хэвтэй чиглэлдээ үүсэж байгаа гэсэн үг юм тийм. За тэгвэл дараагийн зурган дээр сараа. За ганцхан хэвтэй чиглэлд агаарын даралт бас ингэж урсгал үүсэхгүй. Мөн агаар маань босоо шугамд одоо яг их бага даралтын зөрүүтэй байдаг. Тэрнээс хамаарат их даралттай бүсд одоо агаар маань уруух хөдөлгөөнд орж идэг. Нэгсэнд агаар дээрээсээ доошод харагдаж байна гэсэн үг тийм. Уруух хөдөлгөөнд орж идэг. За мөн энд бага даралттай газарт агаар дэшээ өкс хөдөлгөөнд орж идэг. За эндээс ямар үр дагавар гарах юм бэ гэдгийг одоо харъя. За их даралттай газар бол агаар уруух хөдөлгөөнд орсноор цаг агаар тогтуун цэлмэг үүл багтай цэлмэг ийм доктортой цаг агаар нөхөлдөг. За тэгвэл бага даралттай газар агаар дэшээ өкс хөдөлгөөнд орсноор яадаг юм бэ гэхээр энд одоо агаар дэшээ өкс хөдөлгөөнд орсноор одоо үүл үүсгэж хурд томц үүсгэх нөхцөлийг бүрдүүлж идэг. Ингэснээрээ тухайн газар оронд цаг агаарынх нь одоо байдлын хувьд бол тогтворгүй байдал бий болно гэсэн үг л дээ. Тий. За ингээд түрүүнд ярьсан агаарын даралтын зөрүүнээс болж хэвтэй чиглэлийн хөдөлгөөн маань салхи үүсгдэг гэсэн бол одоо манай оронд салхи маань ямар байдаг юм бэ гэдгийг энэ дээр бас тайлбарлаж хэлье. За манай оронд бол баруун хойд зүгийн салхи зонхлно. За энэ бол одоо манай орны газар зүүн байрлал, газрын гадаргын онцлогтой холбоотойгоор агаарын даралтын бүс тийм ээ энэ бүсээсээ шалтгаалаад одоо салхины чиглэл маань баруун болон баруун хойд талаасаа ингэ салхилж байдаг. За ялангуяа хаврын цагт бол эсрэг циклон одоо арилаад нөгөө их даралттай агаар маань сарнаад за тэрний оронд бага даралттай агаар циклон идэвхжих үед одоо салхины эрч хүч нэмэгддэг. За ялангуяа говь тал нутагт бол одоо угалц гэж
хүчтэй салхи шорон шор болдог бид нар бас мэднэ тийм ээ. За энэ бол манай орны хувьд болоод ер нь Аз, Твийн бүс нутагт, Зүүн Аз, ялангуяа Зүүн Азийн бүс нутагт бол байгалийн одоо асар их хор хөнөөлт үзэгдлийн нэг болж байгаа. Сүүлийн жилүүд бол энэ хүчтэй салхитай өдрүүдийн тоо бол эрс нэмэгдэж байгаа. За та бүхэн зурган дээр харж байна. Говийн одоо салхитай угалц шорон шоргын эндээс та бүхэн харж байна. Агаарын даралын зөрүүнээс болоод байгаль дээр салхи үүсдэг гэдгийг мэдэж авсан. Тэгвэл хамгийн анхны туршилтан дээр маань үзүүлсэн агаар маань усанд даралт учруулснаар ус маань энэгээр бишээр ивлэгдсэн шүү дээ. Тэгвэл яг тэр зарчмыг ашиглаад бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн өнөртэй ус дээр ингээд энэ зарчмыг ашигладаг. Энд одоо уурс байна. Энд нь жижигхэн юм агаар ордог хэсэг байгаа. Энэ дээр ингээд дарахад энэ дотор байгаа агаар нь энэ шингнийгээ дараад ингээд гоожуулдаг. Өнөртэй ус ч гэсэндээ бас ийм гуурстай. Ингээд шахахад энэ хэсэгт байгаа агаар нь энэ шингнээ доош нь дарснаар энэ гуурсараа дээшээ шахагдаж гардаг гэсэн. За тэгвэл энэ зарчмыг ашиглаад гоо сайхны бүтээгдэхүүн гих мэт маш олон зүйл дээр яг энэ технологиг ашигладаг байгаа. Энийг цаашаа өөр юунд ашигладаг вэ гэдгийг та бүхэн судалж үзээрэй. Жишээ нь газрын хөрсөнд ороос нефт, байгалийн хий олборлох, эсвэл худгийн ус гаргахад яаж ашиглах юм бэ гэдгийг судалж үзээрэй. Баярлалаа. За өнөөдрийн хичээлээр бид агаарын даралтын тухай үзлээ. Анхааран үзсэн сурагчид та бүхэндээ баярлалаа.